За юуны төрөнд олон улсын гэр бүлийн өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр гэрэл ёслолын ордон дээр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэдэх гамшигаас хамгаалах зөвлөл, мөн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх зөвлөл, онцгой байдал, цагдаа, шүүх гэд эдгээр байгууллагуудын хамтарсан гэр бүл өдөрлөг болж байна. За энэ өдрүүдэд нийтдээ 30 гаруй хосын гэрлэх ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж тэдний амьдралд хамгийн сайхан нандин дурсамжийг бүтээж байгаа ийм гоё өдөр тохиож байна. За бид бүхэн яагаад эдгээр албан хаагчдад зориулж энэ үйл ажиллагааг зохион байгуулж байгаа вэ гэхээр онцгой байдлын албанд ажилладаг, цагдаагийн байгууллагад ажилладаг албан хаагчдын хувьд гэр бүлтэйг хийсээ илүү ажилдаа илүү цаг зав зарцуулдаг. Тэдгээр албан хаагчдынхаа амьдралын сайхан дурсамжийг мөнхөлж хизээж мартагдахгүй тэр сайхан нандин дурсамжийг бүтээж өгөхийн тулд бид бүхэн өнөөдрийн энэ арга хэмжээг хамтран зохион байгуулж байгаамаа. Тэгээ гэрэл ёслолын ордны хувьд бол 2026 онд түүхт 50 жилийнхаа ойг зохион байгуулна. Энэ утгаараа бас нийслэлийнхаа ард иргэдийн өмнө, Монгол улсынхаа нийт хосуудын өмнө гэрэл ёслолын ордныхоо үе таалгыг нээлттэй болгож иргэд рүү чиглэсэн, олон нийт рүү чиглэсэн олон сайхан арга хэмжээг зохион байгуулж байна.